Hi guys. Өнөөдөр Jujutsu Kaisen хар шидийн дайны сэтгэлээ хэлэх болно. За хар шидийн дай энэ саяхан гараад дуусчлаа гэж. Бодоод байхын бүр хитэрхий хурдан дуусчих. Тий. Санаа зовлтгүй залаас хар шидийн дайны кино зарлагдсан. Кинон ингээ хар шидийн дай Zero гэдээ гарч байгаа юм. Утгагүй гарах юм л. Дараа нь 2 дугаар үеийн зарлагдана гэдэг чинь бол ихтэй байна уу? Адир найзын урсгсан садан дөрвтэй лаг тодаантай инээдтэй аним хайжл байгаа бол заавал энэ анимыг үз. Бүх юмнуудаас хамгийн сайныг нь цоглуулсан юм шиг ани. Дараагийн читрийн ангууч байж мэднэ. Kimetsu no Yaiba гэж манайхан ч боо юм болдог доо. Одоо тэрэн шиг Jujutsu Kaisen гэж боо юм болно доо. Itadori Yuji гэх 15 настай төрөлхийн биеийн хүчний чадвартай ахлах ангийн сурагч. Өвөөгөө имлэг тараад байж итл Megami Tsukunoгийн харалтай хурууг авчирхаас нааш жижиг гэж хэллээ. Тэгээ найзгаа аврахын тулд эдэж хурууг нийчтэй. Шидийн ертөнцид гинтийн байдлаар харин орж хар шидийн эцгийн аюултай ертөнцид ер нь бол ордог тухайн гардаг. Үзэж яхад Junpei-тэй ер нь таарснаас хойш ер нь бүх юм тоглоом биш гэдэг ер нь та нар ухаандаа хар шид гэдэг утгаараа ер нь хатуу хэрцгий ертөнцид гол дөрүүд нь байдаг. Чадлаараа боломжгүй юм шиг нөхцөл байдлуудтай ер нь удаа дараа учирдаг. Зөвхөн энэ ч биш бүр өөрийн гэсэн түүхтэй, бие даасан өөрийн гэсэн асуудлуудтай орчин эмоцийг ер нь бол бүрдүүлж чаддаг юм. Хар шидийн төрлөөс хамаарч янз бүрийн техник, тусгай хөдөлгөөнүүдтэй зүгээр л амаа хөдөлгөөл байхгүй болгодог төр байна шүү дээ. Садан дөрөвтэй болохоор тулаанууд давтагдчихгүй, тулаан бүр адилгүй байдаг. Зураг дүрслийн хувьд бол хэлэх юм байхгүй. Зүгээр л лаг. Бахан аниме донд ер нь ингээд камеонууд бол хийдэг. Hunter x Hunter-ын камео ч явж जैन. Тэгэл инээдтэй эсүүд бол бөөн штэ. Мийн болчмаар мөчүүд бол амар олон. Тулаанууд 1 2 3-ийн завлгүй эхэлж байдаг. Мэдээс салгаж ирэн чадлагүй дагаад цасаа хөртлөө үзмээр санагддаг. Дараа нь юу болох вэ л гэж тагсдаггүй бодволдог юм да. Надаа хар шидийн дайны бүх зүйл ер нь таалагдсан. Үзэхүү байх уу гэж эргэлзэж яснаас зүгээр л үз.